Сайн байцгаана уулзалт байна. U Academy шатрын хичээл 5 та мөрлөө. Энэ хичээл дээр хэдүүлээ нээн дайрах тухай үздэгэн. За энэ бол бас өмнө үзээгүй бас давтлах шин бөгөөд одоо өөр арга юм. За нээн дайрна гэдэг нь юу гэсэн үг гэхээр одоо хаалттай байжгаад одоо ямар нэгэн дайралт одоо давтлахоо болоогүй байхад тэгээд ямар нэгэн өөр юм дүрс хөдлөгснөөр нээж өгж байгаа байхгүй тэр дайралт давтлахыг тэрийг нээн дайралт гэдэг байгаа. Нээн дайрах. Энэ бол шууд бус давталгаа. Энэ хичээлийг үзэхээс өмнө сурагч та давхар давталгооны зарчмыг ерөнхийдөө бол сайн ойлгосон байх хэрэгтэй. За тэгээд энэ нээн дайрах бөгөөд энэ нээгдсэн давталгаа энэ бол бас нэг төрлийн давхар давталгаа юм. Нэгдсэн дайралт буюу энэ нээн дайрах энэ нэг шууд бус давталгаа учир бас ойлгоход бас харахад тоглоход бас хамгийн амархан биш байдаг. Шууд бус учраас те зүгээр шууд дүрсээ аваачаал шууд давталдаг болохоос ямар нэгэн шууд бус аргаар бид нар чинь их одоо инстинктээр нэг тэгээд хийгээд байдаг шүү дээ. Бидний нүүрсэн юу л давталдаг болохоос нүгээгүү дүрс одоо нэг дайраа давталгаа хийгээд байдгүй шүү дээ. За тэгвэл энэ дээр харин тийм боломжтой гэдгийг хэдүүл ойлгоцгоох болно. Энэ өрөг дээр за юу болж байна? Цагаан тэрэг хар бэрс рүү дайрч байна. Давталж байна. Ойлгомжтой тийм ээ. За тэгвэл энэ байрал дээр юу болж байна? За энэ байрал дээр юу гэж болоог вэ те? Нэг талын дүрсүүд гэхдээ энэ цагаан тэрэг яаж ийнэ гэхээр энэ морины цаана байгаа эдгээр буудлууд руу шууд бусаар дайрч байна шүү дээ тийм ээ. За мэдээж өөрийн дүрс рүү дайрна гэж байхгүй. За гэхдээ хараа энэ морийг өөр нэгэн тийшээ хөдөгчих юм бол энэ шууд бусаар одоо энэ тэрэгний халдалтанд өртсөн байсан буудлууд шууд одоо дайралтанд өртгөн шүү дээ тий. За тэгээ замд нь одоо морь байгаа юм чи эдгээр буудлуудыг шууд бусаар одоо дайралтанд өртсөн байгаа гэж хэлнэ. За одоо хараа ийм байвал за одоо эсрэг талын бэрс ороод ирсэн тий. За энэ дээр юу гэж хэлэх вэ гэхээр тэрэг бэрс рүү шууд бусаар дайрч байна. За шууд бусаар дайрч байна. Энэ дунд байгаа морин хөдлөх юм бол өөртөөшөө нүүхэл юм бол шууд давталгоонд өртөж штэ тий. Бэрс бол шууд халдлагт буюу шууд давталгоонд өртөж байна. За энийг ягаад шууд бус давталгоо гэж нэрлэж байгаа гэхээр бид түр хэлсэн тий. Нүүрсэн дүрсээс өөр дүрс давталгоо хийж байгаа байхгүй юу? Тэгээд энийг шууд бус гэдэг байгаа. Одоо бид нэр энэ морио хөдлөх талаар яриад байна шүү дээ, тэ. Морио хөдөлгөөд одоо ямар нэгэн байдлаар энэ бэрс рүү давтлаагүй шүү дээ. Харин арай өөр дүрс, юу ч хийгээгүй дүрс зүгээр л энэ буланд тэ байжсэн зүгээр дүрс гинт дайралт хийж байгаа байхгүй юу? Энийг шууд бус дайралт гэдэг байгаа. За гэхдээ энэ тохиолдолд энэ байрлал дээр морио ингэж өөр төшөөнүүлэх нь бол мэдээж болохгүй л дээ. Ухаалаг нүүдэл биш дээ. Яагаад гэвэл тэрэг хамгаалтгүй байна. Тэгээд суул идүүлчихнэ. За харин ямар тохиолдолд энэ морио нүүлэх нь ухаалаг нүүдэл зөв нүүдэл болох вэ гэхээр хэрвээ энэ морь өөр нэгэн тийшээ буудлын руу нүгээд өөр нэгэн одоо дүрс рүү давталж байгаа бол өөр ямар нэгэн за мэдээж одоо энэ F3 нөх нь их зохимжгүй байна л да тий. Бэрс суул идүүлчихнэ. Гэхдээ ямар нэгэн байдлаар энэ морд биш тэ өөр нэгэн одоо дайрчхаар давталчхоор ямар нэг өөр нэг одоо бай гарч ирвэл мэдээж энэ морио нүүштэй тий. Нөхөн зүйтэй болно. За ягаад тэр нь зүйтэй болох гэдгийг энэ хичээлийн явцад хэдүүлээ харах болно. За одоо энэ өрөг дээр харъя. За энэ дээр муу адил цагаан тэрэг
бэрс рүү шууд босоор дайрсан байна те. За энэ тэмээ. За ерөнхийдөө ийм хослолоор ажилладаг л да мэдээж. Одоо энэ нээн дайралт хийх гэж байгаа тал нь ингэж одоо ингээд нэг шугамд дайралтын нэг шугамд одоо ингээд өөрийн дүрсүүдэн ийм байдлаар өрссөн байх жишээтэй. За энэ B шугамд те бэрс хар бэрс байна. Тэгээд тэр давталхооны шугамд өөрийн дүрсүүдэн ингээд байрлуулсан байна. За одоо энэ тэмээг өөр нэгэн тишээ нүүлгээл тэгээд нээн дайралт үүсэж ш тэ. Англиар нэг discovered attack гэдэг байгаа. Discovered attack гэдэг нь одоо нэгдсэн давталхоо. Нэгдсэн давталхоо нь одоо юу гэх юм? Нэг юм нүүсэн чинь халтанд өртсөн байсан гэдгээ одоо нээсэн тий олсон тийм байрлал олсон гэж байгаа байхгүй юу? Тэгээ англиар discovered attack гэж байгаа. Монголоор болохоор нээн дайралт. Энэ дайралтын коридор буюу энэ шугамыг нээж өгч байгаа шүү дээ тий. За одоо ганц үлдсэн юм нь энэ тэмээ ямар нэгэн өөр нэг дүрс рүү дайрах хэрэгтэй байна шүү дээ тий. Тэгвэл яг бүх юм гой болчих гээд байна. За ягаад гэвэл ийм байдлаар одоо тэмээ өөр нэгэн тийшээ нүүснээр ямар ч үр дүн хүрэхгүй шүү дээ тий. Бараг эсрэгээрээ энэ тэргээ суулгадуулж тарах гээд байна. За тийм биш байсан юм а гэхэд жишээлбэл хараа тэмээ энд за тэмээ D3 руу нүж болно те D3 руу нүгэд нээж өгж штэ нээн дайралт хийж байна. За одоо харин тэргээ сул идүүлэхгүй штэ те бэрс иди гэхэд дааж хамгаалтанд байгаа учраас бэрс мэдээж идэхгүй. Гэхдээ энэ ямар ч одоо үр дүнгүй нэг хашиггүй яагаад гэвэл одоо энэ бэрс өөр нэгэн тийшээ нүгэл цугтаж штэ те. За тийм учраас энэ тэмээнд ямар нэгэн өөр довтлох тэгээ дайрах дүрс айлын дүрс бас олох хэрэгтэй байна. За одоо энэ дээр яг жинхнээсээ нээн дайралт яг ямар болох ёстой хэдүүл харцгаая. За энэ дээр одоо ноён ороод ирсэн. За тэгээд тэрэг шууд бусаа дайрж штэ тий. За одоо тэмээгээ мэдээж нүүн. За та бүгд бичлэгээс асууж байгаад цагаан яаж нүүвэл зүв бэ гэдгийг олоорой. Заалсноо. За тэмээ F5 шаг гэхэн зүйтэй те. За ингэж шалснараа хоёр юм хийж байгаа. Нээж өгж гин нээн дайралт хийж штэ те одоо. Нээн дайралт хийж байгаас гадна тэмээгээрээ шалж байна. За энэ одоо нээн дайралтын одоо үндсэн одоо мөн чанар нь бол энэ мөн. Түрүүн одоо зүгээр л нэг ийм байрлал байсан шүү дээ тий. Таг санаж нөө сая. Яг дөнгөж энэний өмнө харсан байрлал ийм байрлал байсан. За энэ бол ингээд яг хоо нэг ясандаа бол нээн дайралт мөн л дөө. Гэхдээ ямар ч үр дүн байхгүй, ямар ч эффект, цохилт байхгүй, даац байхгүй. Харин ингэснээр одоо нээн дайралтын одоо мөн чанар яг энэ байхгүй юу? Нээн дайралт одоо бүрэн бүтнээрээ одоо хэрэгжиж байна гэсэн үг. За шаллаа. За нээн дайралт ерөнхийдөө ийм тохиолдолд хамгийн одоо үр дүнтэй эффект байдаг. Хоёр өөр дүрс, айлын хоёр өөр дүрс рүү дайрч байгаа бол. За одоо энэ тохиолдолд яах вэ? Мэдээж шалаанаас гарах ёстой. Тэгээ мэдээж одоо замд нь ямар нэг юм орчхоор дүрс байхгүй шүү дээ хар талаас те. Тийм учраас ноёнгоо хөдөлгөн нүүлгэн штэ те ямар нэг гэж. Тэгээд хар бэрс алдагдана. Сул идүүлж байгаа. Маш хүчтэй дайралт байгаас те. Давхар довтлохоо ч бид нэр өмнө одоо олон ч удаа үзсэн. Хүчтэй дайралт гэдэг үтсэн. Энэ бас тусгай төрлийн давхар довтлохоо багхгүй юу? Давхар довтлохооны бас нэг онцгой хэлбэр. Бас маш их хүчтэй яг боломж нь яг тийм нөхцөл байдал нь бүрдүүл маш хүчтэй ингээ бүхэл бүтэн бэрсийг аваа авчиж байгаа тийм. Тийм төрлийн хүчтэй довтлохоо. За энэ бүхэн яаж боломжтой байсан бэ гэхээр нэг талын дүрсүүд ингээд цовцсон байна шүү дээ тий. За энэ ингээд цовцсон байдлыг тэгээд мөн одоо айлын дүрс рүү ингээд шууд босаар дайрцсан байгаа энэ шугам одоо энэ ийм байрлалыг ерөнхийдөө бол англиар battery гэж нэрлэдэг байгаа. Battery
монголоор бид нар зүгээр цуврал гэж нэрлэжээ. Яг ийм байдлаар нэгэн довтлохооны шугамд ингээд жигсцэн байгаа юм байдлыг цуврал гэж нэрлэнэ. За тэгвэл ийм цуврал буюу цуваа үүссэн ийм хэдэн байрал хэдүүл харцгаая. За энэ өрөг дээр энэ байрал дээр жишээлбэл ямар цуваа өссөн байна. За нэг өнгийн 2 дүрс цуваа өсгсөн байна шүү дээ. За мэдээж аль нь одоо арын буюу одоо тэр шууд бусаар дайрах дүрс нь энэ тохиолдолд бэрсэн шүү дээ тий. Морил нь өөрийн онцлог нүүдэлтэй юм чинь ямар нэгэн тэгшин шугамын дагуу дайралт хийж чадахгүй шүү дээ тийм ээ. За тийм учраас бэрсэн дайралт хийж байна. Бэрсэн энэ чиглэлд шууд бусаар дайралт хийж байна тий. Тэгэхээр B7 B8 хоёр руу ерөнхийдөө бол бэрсэн гэж шууд бусаар дайрж байна гэсэн үг. Энэ хоёр цагаан талын хоёр дүрс ингээд цуврал үүсгээд энэ B7 B8 руу дайрч байна тийм ээ. За энэ дээр хоёр хар дүрс. За энэ дээр ямар цуврал үүсгэсэн байна? Ямар цуваа үүсгэсэн байна? За мэдээж хар яг манай энэ хөлөг дээр яг хар энэ 8 дугаар шугамаас ингэж дээрээс доошоо бууж ирж байгаа харагдаж байгаа. За угаасаа 8 дугаар шугамаас эхэлнэ шүү дээ тий. За хүүнүүд нь болохоор 7 дугаар шугамаас эхэлнэ. Тэгэхээр ерөнхийдөө энэ чиглэлд хүү явна гэсэн үг. Гэвч хүүний давтлах хоёр одоо буудалч энэ хоёр биш те. Тэгэхээр одоо хүү одоо нэх арын тэр шууд бусаа дайрж байгаа дүрс нь гэж хэлээд байгаа нь юу ч. Харин тэрэг нь мөн биш те. Тэрэг нь эдгээр буудлууд руу. За энэ хүүгээ мэдээж дайрахгүй. Гэтэ тэр хүү нүүчгэл юм бол урагшаа энэ чиглэлд нүүчгэл юм бол эдгээр буудлууд одоо шууд дайралтанд өртөж штэ те тэрэгний. За ойлгож байна уу? Ингээд цуврал үүсгэсэн мэт те цуваа энэ чиглэлд. Энэ байрал дээр болохоор арын дүрс нь тэмээ. Урт талын дүрс нь тэрэг. За мэдээж одоо энэ дээр энэ байрлалыг харваас ганц одоо давтлахооны одоо шууд шугам нь бол энэ биш те энэ ташуу. За тэрэг бол мэдээж нээлттэй шүү дээ бүх нүүдэл бүх одоо шугам те. За харин энэ тэмээний хувьд бүх одоо гарцсан нээлттэй биш байна. Харин энэ тэрэг өөр нэг тийшээ нүүхэл юм бол тэмээнийхээ энэ замыг нээж өгнө гэсэн үг. Тэгээ замд нь энэ ташуугийн дагуу нэг ямар нэгэн байдлаар айлын дүрс байсан байвал тэгээд та дайралтанд ортгоно шүү дээ. Нээн дайралтанд ортгоно. За тэгээ энэ хоёр одоо ингээд цуврал үүсгэсэн байна. Энэ чиглэлд. Энэ дээр болохоор арын дүрс нь энэ тэмээ. G2 дээрх тэмээ те. За яагаад гэвэл за энэ хүү бол нэх их юм чадахгүй шүү дээ. Хоёр дайрч байгаа буудлын энэ хоёр. Гэвч тэмээ нь хамаагүй өргөн хүрээтэй те. Хамаагүй одоо холын далаацтай гэх юм уу. За энэ хүү нүүхэл юм бол эдгээр буудлууд шууд дайралтанд өртөж штэ те. Дайралт одоо нээгдэж байна гэсэн үг. За шууд бусаар энэ хоёр тэмээх хүү хоёр ийшээ цовцсон байна. За саяны хэдэн жишээнээс та бүгд юу анзаарав? Нэг юм анзаарсан байх хэрэгтэй. За тэр нь юу вэ гэхээр ард нь байгаа одоо шууд бусаар дайрч байгаа дүрс нь буюу одоо арын дүрс нь нэг бол бэрс, нэг бол тэрэг, эсвэл нэг бол тэмээ байлаа шүү дээ, тий. За тэр бас нэг сонирхолтой бас нэг байгаа факт байгаа. За бусад дүрсүүд болохоор ямар нэгэн байдлаар арын дүрс нэг байж чадахгүй. Харин урт талын дүрс тийм ээ. Одоо тэр нээж өгч байгаа, дайралтыг нээж өгч байгаа тэр дүрс нь ямар ч дүрс байж болно. Ойлгомжтой тийм ээ. За харин арын дүрс нь болохоор бэрс, тэмээ, тэрэг гурын аль нэг нь л байна. Тэрийг анзаарсан уу та бүгд? За би түрүү хэлсэн. Нээн дайрах бол ерөөхдөө бол хоёр дүрс дээр дайрч байгаа одоо дайралт юм аа. За арын дүрс нь мэдээж нэг дүрс рүү дайрсан байна. Тэгээд
одоо уртлын дүрс буюу нүүх дүрс нь бас нэг өөр дайрах дүрс байх хэрэгтэй те. Өөр дайрчих боломжтой тийм дүрс олох хэрэгтэй байгаа. За энэ байрлалыг харъя. За одоо нэг өмнө харсан хэдэн байрлууд байгаа шүү дээ. Дүрс бөгөөд ноён, тэгээд ноён бус 2 дүрс. Энэ давхар давтахад холбоотой юу яриад байна шүү дээ би зарчмууд. За тэгэхээр 2 дүрс рүү зэрэг дайрах. За нэг нь юу гэхээр энэ тохиолдолд нэг нь ноён, нөгөөх нь өөр дүрс. За хоёр дахь нь болохоор ноён бус 2 айлын дүрс. Тэгээ гурав дахь нь нэг дүрс бөгөөд өөр буудал. Тийм 2 одоо төрлийн зүйл рүү дайрах. За хамгийн ихэнд дүрс бөгөөд ноён гэдэг байрлалыг харъя. За энэ тохиолдолд цагаан яаж нөөвөл ашигтай байх вэ? Залсноо. За C4 шаг. Зөв те. Хамгийн зөв нүүдэл нь нээн дайралт хийж байна. За энэ дээр 2 юм тохиолдож байна. Тэргийн дайралтыг нээж өгж байна. Мөн нүүсэн дүрс нь бас өөрөө айлын бас өөр дүрс рүү дайрч байна. За энэ бол нээн дайралт шүү заяа. Нээн давталгаа. Нээн шалах биш. Нээн тэрийг бас нэв шаг гэдэг юм. Нээн шалалт биш. За тэхийн тулд энэ бирс ноён 2 байр сольсон байх хэрэгтэй. Ийм байралтай байх хэрэгтэй. Нэв шаг байхын тулд. За тэрийг бол дараагийн төвшөнд үзнэ. За одоогоор ингэснээр энэ бирс алдагдана. За мэдээж ноён одоо шалаансаа гарах ёстой шүү дээ тий. За яаж шалаансаа гарах уу? Өөр нэгэн тийшээ нүүж болно. Эсвэл шалж байгаа дүрсийг идэж болно. Энэ тохиолдолд шалж байгаа дүрсийг идэж болж байна шүү дээ тийм ээ. Тэрэг уучлаарай хүүг. За хүүг идлээ. Гэхдээ оронд нь бирсээ тэрэгд идүүлээд алдлаа. За түрүүний байрал дээр нүүж байгаа дүрс нь шалж байсан учраас тэр арын дүрс нь ямар нэгэн хамгаалтанд байх хэрэггүй байсан. Яагад гэвэл шаглуулсан тал нь тийм ээ мэдээж ноёнгоо шалаансаа гарах ёстой тийм ээ. Тийм үстэй тийм. Тийм учраас ноёнгоо ямар нэгэн байдлаар нүүлгэх эсвэл дундуур нь ямар нэгэн байдлаар дүрсээ оруулах эсвэл шалж байгаа дүрсийг идэх ёстой байсан тийм ээ. Тэр арын одоо шууд бусаар дайрж байсан дүрс бол отгонч хамаагүй байсан тэр тохиолдолд. За энэ үргийг харъя. Энэ байралд болохоор арын дүрс хамгаалтанд байх нь чухал байгаа. За бичлэгээ зогсоож байгаа та бүгд яаж нүүх ёстой гэдгийг хараарай. Цагаан нүүн шүү энэ дээр. Залсноо. За морь G6. Морь G6 гэж нүүснээр давхар давтлах хийж байна. Давхар давтлах буюу нээн дайралт хийж байна. Морь энэ тэрглүү дайрч байна. Тэгээд H1 дээрх тэрэгний дайралтыг нээж өглөө шүү дээ бирс рүү. Тэ? За одоо энэ дээр мэдээж хар тал мэдээж бирсээ алдахгүй тулд бирсээ ямар нэгэн байдлаар зугатаалах хэрэгтэй болно шүү дээ. Энэ бирс чинь очиод морийг идвэл ашиггүй шүү дээ харын хувьд. Тийм учраас морийг идэхгүй. За мэдээж бирсээ идэхгүй тулд өөр нэгэн тийшээ нүүх хэрэгтэй болно. За энэ G шугам руу нүүвол мөн бас хэрэггүй. За яг гэхдээ нэг хор нөлөөгүй л да. За юу ч гэсэн бирсэн ямар нэгэн байдлаар хамгаалаад өөр нэгэн тийшээ нүүх болно шүү дээ тий. Гэхдээ эцэст нь энэ тэргээ морд идүүл алдна. Тэгэхээр ерөнхийдөө бол цагаан тал одоо ашиг хожиж шүү дээ. За гэхдээ бас анхаарах юм юу хэрэгтэй вэ гэхээр энэ тэргийн дайралтыг нээж өгсөн ч гэсэн хариулаад бирс чинь бас дайрж байгааг хэлж болно шүү дээ. Тийм ээ. За гэхдээ бирс мэдээж энэ тэрийг идэхгүй яагаад гэвэл H1 дээрх тэрэг чинь дэрэгд байгаа тэргийн хамгаалтанд байгаа. За энэ дээр одоо хамгаалт гэдэг нь бас чухал болж эхэлж байгаас түрүүний жишээн дээр энд байсан тэрэг чинь түрүүний жишээг санаж байна уу? Энд байсан тэрэг чинь ерөөсөө ямар ч хамгаалтгүй байсан. Хамгаалт хэрэггүй байсан. Яагаад гэвэл C4 гэж шалж исэн ш тийм ээ. Тийм учраас ямар ч хамгаалт хэрэггүй байсан. За энэ дээр болохоор хамгаалт яхахгүй
хэрэг болж байгаа. Ийм тохиолдолд та бүгд сайн анхааралтай хараа. Заавал энэ одоо дайралт нээгдэж байгаа дүрс нь хамгаалалттай байх хэрэгтэй шүү. За 3 дугаар байрал болохоор хэдүүлэн бас олон удаа үзсэн байрал шүү дээ, тийм. Айлын дүрс бөгөөд тэгээд буудал. Энэ хоёрыг одоо давхар товтлогоонд оруулах гэдэг шүү дээ. Гэхдээ энд нээн тайрж байгаа. За энэ тохиолдолд цагаан нүүн яаж нүүвэл зүв бай. Бичлэг зогсоож байгаа та бүхэн хараад үзээрэй. За ийм мадлах тийм байрлал ерөнхийдөө бол 2 хэлбэртэй байгаа. За энэ бол эхний одоо байрлал нь, эхний хэлбэр нь. За та бүгд яаж нөхийг олсон уу? За тэрэг C2 тийм ээ. Тэрэг C2 гэснээр давхар товтлогоо хийж штэ тий. Нээн дайралт хийж байна. Энэ тэмээнийхээ товтлогоог нээж өгч байна. Тэрнээс гадна тэрэг энэ C8 дээр би мадлаа шүү гэд. Ихэд бол мад өрцсөн байна штэ. За тэгээ мэдээж энэ мадлуулахгүй тулд хар ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй болно тий. За тэргээр C3 гэд хамгаалж болно л доо. Гэхдээ ямар ч ялгаахгүй. Тэргээ сул хэдүүлнэ. За мэдээж ямар нэгэн байдлаар өөр нь хүү нэрийг тий ноёндоо зай гаргаж өглөө гэхэд энэ хар тал энэ тэргээс хагацах хэрэгтэй болно. За эсвэл ноёноо B8 гэдэг ч юм уу тий мадлуулахын тулд гэхдээ л адилхан энэ тэрэг баяртай. За саяны жишээ дээр болохоор мадлахж исэн дүрс нь уртлаад нүүсэн дүрс нь бөгөөд урт талын дүрс нь байсан шүү дээ тий. Ихэд бол мад өрчгсөн байсан дүрс нь. За одоо болохоор энэ өрөг дээр тэрэг нь арын дүрс нь байгаа. Ерөнхийдөө бол мадлах гад байгаа дүрс нь арын дүрс нь байгаа. За энэ дээр мэдээж яаж нүүвэл зүйтэй вэ? За энэ дээр хар нүүв шүү. Бишгээ зогсоож агаад эсвэл зогсоох хэрэггүй бол шууд хараад олсч болно тий. Заалсноо. За тэмээгээ нэг бол G7 эсвэл G5 гэж нүгэд нээж өгч байна. За одоо энэ тэрэгнийхээ дайралтыг нээж өгж штэ. За ямар нэгэн дүрс рүү дайраагүй байгаа ч гэсэн энэ буудал руу дайрсан байна F1 рүү. F1 ч ягаад чухал вүлээ? Мадлах буудал байгаа штэ тий. За би мадллаа шүү гэд. За тэрэг мэдээж F6 руу ирээд ямар ч нэмэр авахгүй сул идүүлчихнэ. За тэгэхээр мадлуулахгүй тулд ямар нэг өөр арга хэмжээ авах хэрэгтэй болгоно шүү дээ тий. Жишээлбэл ноён G1. Гэхдээ ялгаагүй энэ тэрэг явд харамсалтай байна. За одоо энэ товтлогоог арай жоохон хөндрүүлье. За энэ дээр хар нүүн хар яаж нүүвэл зүв байна. Бишээ тосоож аваад хараад үзээрэй. Заалсноо. За тийм ээ. D3 шаг гэх юм зүйтэй байна. За энэ бас төдийлөн бас амаргүй харахад олоход бас тийм ч амархан биш байсан байж магадгүй. Өдийг хүртэл харсан бүх жишээнүүд, бүх байрлалууд энэ уртлын нүүсэн дүрсэн зүгээр л энгийн нүүдэл хийсэн шүү дээ тий. За энэ дээр болохоор нүүхтэй өөрийгөө золиослж байгаа зү. Хар тал өөрийн тэмээгээ ингээд золих хэрэгтэй болно. За яг хоо харамсалтай байна л да. Энэ тэмээг алдчихж байгаад нь. За гэхдээ оронд нь энэ бэрсийг идэж байна шүү дээ. За ингээд нээн дайралт. Аюу гоёмсог бас нээн дайралт хийж байгааз. За тэгээд цагаан ноён иднүү байна уу? Ялгаагүй. Энэ бэрсийг яг идэхтэй л нэг идэх болно тий хартал. За тэмээг идлээ гэж бодъё. Тэгээд эргүүлээд харт хэрэг цагаан бэрсийг идлээ. За бас өөр ийм боломж байж болно. За түрүүн A6-аас хурж ирээд D3 шаг гэсэн шүү дээ тий. За тэгсэн чинь цагаан тал нь тэмээгээ идэхгүй. Үгүй би идэхгүй харин эргүүлж очиод бэрсээ хамгааллаа гэд. Тэгээ бэрсээ зүгээр нэг алдмааргүй шүү дээ тий. Бэрсээ алдлаач гэсэн оронд нь ядаж тэргийг идчихмээр шүү дээ. Гэхдээ ялгаагүй харт тал ийм нүдэл байна. C2. Тэмээ C2.
одоо энэ бэрсийн хамгаалагчийг адилхан л хөөгөөд нь шүү дээ, тий. За хөөсний бас зэрэгцээ энэ бэрс рүү 2 удаа дайрчиж байгаа байхгүй юу. За тэгэхээр цагааны хувьд одоо энэ ноёноор одоо бэрсээ хамгаалсан чи ямар ч нэмэргүй эцэст нь энэ бэрсийг идэхтэй л идэх болно. За ноён одоо C2 дээр байгаа тэмээг идлээ гэхэд үрдэн ялгаагүй. Тийм ээ? Ийм болно. За эсвэл энэ тэмээг идэхгүй маа гэхэд тэг жишээлбэл ноён за B A3 руу орж болно, эсвэл B4 руу орж болно. Ялгаагүй. Одоо хар тал хөлөлдсөн байгаа юм чинь. Азны имгээл идэл хаяа шүү дээ. За жишээлбэл B4 гэж нөлөө гэж дээ. Тэрэг хурж ирэл шаг. Ямар ч ялгаа байхгүй. За эсвэл ийм байлаа гэж дээ, тэ. A3 ялгааг шаг. За эсвэл бүр орхиод нүчлээ гэж үү, тэ. За ийм байрлал байсан шүү дээ, тэ. За тэгвэл би ядаж өөртөө шинэ үедээ гэдэг. Ямар ч ялгаа байхгүй. Харин тэгсний оронд энэ тэмээг нь идчихсэн хамаагүй дээр бах та, тэ. Ингээд сул идүүлчихснаас бүр дэмий юм болно. Тэгвэл тэмээгээр идчихэж шүү дээ. За дараагийн үргийг харъя. За энэ дээр цагаан нүүн. Цагаан яаж нөвөл зүв байна вэ? За цагаан морь H6 гэж шалхна. Энэ зүйтэй тийм ээ. Ингэж олсон бол сайн байна. Онцгой. За шалж байна. Мэдээ шалаас гарах ёстой. За энэ тохиолдолд харын хувьд одоо энэ морийг бэрсэрээ идэх нь л хамгийн зөв сонголт болно. Бэрсэрээ идэх нь ямар нэгэн байдлаар энэ шалж байгаа морийг ингэж идлээ, эсвэл ноёнороо өөр тийш нүүж зүхтлаа гэх юм бол бүр хэрэггүй нүүдэл, бүр дэмий нүүдэл болно. Ягаад гэвэл H5 дээрх бэрс эсрэг талын эсрэг өнгийн бэрстэй ингэж сул идүүлчихэж байгаа. За ингээд нэг төрлийн бас нээс нь дайралт болчихж байгааз. Эндээс шүү дээ, тий. Нээж өглөө. Гэхдээ нөгөө талд нь шалж байна. За харын хувьд одоо хамгийн зөв сонголт нь одоо хохирлыг аль болох баг байлгах үүднээс энэ морийг идэх нь хамгийн зүйтэй. За идлээ, эргүүлээд тэмээ идлээ, хар хүү эргүүлээ идлээ. За эцэст нь цагаан тал 3 онооны илүүтэй болж байгаа. Тийм багаз. Айлын нэг бэрсийг идсэн. Гэхдээ морь тэмээ хоёроо өгцөн. Морь тэмээ хоёр чинь 6 оноо. Гэхдээ айлын бэрсийг идсэн юм чинь нэмэх 9-оос хасах нь 6, нэмэх 3 оноо. За хар талд ерөнхийдөө аль болох хохирлыг нэмэх одоо хасах 3 оноо тод байлгалаа шүү дээ, тий. За эргээд төрний байрлалыг харъя. Хэрвээ сурагч та F6 дээр шална гэж хэлсэн бол энэ бол алдаа болно шүү дээ. Яагаад гэвэл энэ морь ирээд идчихнэ. За идэхдээ бас гадна одоо энэ бэрс хамгаалуулчихж байгаа шүү дээ, тий. Азны юм гэд шалаад цагаан тал тий буруу харснаас болоод шалаад тэгээ бас энэ бэрсийг идий гэж нээж өглөө гэж ботсон чинь нэмэргүй морин хурж ирээд морин идэхээсээ гадна бас бэрсээ давхар хамгаалчихж байгаа байхгүй. За F6 гэж шалах нь тэгэхээр буруу байсан байх нь шүү дээ. Харин H6 гэж шалах нь зүйтэй байх нь. За энэ хичээлтэй холбогдлолтой дасгалууд дээр болон даалгаврууд дээр энэ урт талын дүрс бөгөөд нүүсэн дүрс нь ерөнхийдөө бол нэлээд одоо өөрийгөө золих тохиолдлууд, тийм байрсууд их тохиолдно. Та бүгд тэрийг анхаараарай. За золиос гэснээс тэр сэдвээр үргэлжлүүлээд хэдэн жишээ харцгаая. За энэ дээр цагаан нүүн, цагаан яаж нөвөл эцэст нь одоо ашигтайгаар дуусахаар байна. Заалсноо. За энэ бас олоход бас төдийлөн бас амаргүй байж магадгүй. Зарим анхлан сурагчид маань бас харахгүй олоогүй ч гэж магадгүй. За энэ дээр яах вэ гэхээр цагаан тал золих хэрэгтэй эхлээд тэргээ золино. Бас сонь санагдчих магадгүй те. За энэ хүү гэдэж тэргээ одоо золиосох хэрэг болно.
За B6 дээр хүүг идлээ, эргүүлээд идүүллээ. Гэхдээ одоо энэ тэмээнийхээ дайралтыг нэгээд өгсөн шүү дээ. Идлээ. Тэрэг. За эцэст нь одоо цагаан тал ямар ашигтай үлдэв? Нэг хүүний илүүтэй дуусч байгаа байхгүй юу? Анзаарсан уу? Эхлээд бүгдийн буцаагаад тоолоод үзье нэг бүрчлээ. За цагаан тал бол 3 дүрстэй байсан тий. За 1 тэмээ 1 тэрэг 1 хүүтэй. Хар тал болохоор 4 дүрстэй байсан. 1 тэмээ 2 хүү 1 тэрэгтэй. За одоо энэ бүх солилцсоны дараа хиттэй яаж дуусах нь харъя. За идлээ. Нэмэгдсэн чи тэнцвүүлсэн явж байгаас тий. 1 тэмээтэй 1 хүүтэй. За нээн дайралтын бас нэг давуу тал хүч бас энд оршиж байгаа. За саяны байрлалын бас нэг ганц хэдэн бас хувилбарыг харъя. Хар тал бас арай өөрөөр нүүх боломжтой. За бирс гэнэ уучлаарай. Цагаан тэрэг идлээ. За тэгсэн чинь хар тал тэргийн шууд идэхгүйгээр арай өөр нүүдэл хийж магадгүй. Жишээлбэл хар тэргээрээ C4 гэд. За гэхдээ ялгаагүй. Одоо за мэдээж энэ тэмээ чи идэв шүү гэд хүрээд ирсэн байна шүү дээ. За тэмээгээ яаж хамгаалж болох вэ гэхээр одоо тэргээ B2 гэж татаад хамгаалчих. Харын хувьд энэ нь бараг хамгийн сайн нүүдэл байж болох юм. Яагаад гэвэл тэрийг эргэж татаж одоо тэмээгээ хамгаалснаар одоо энэ тэрийг энэ хүү гэдэх чөлөөтэй идэх боломж нэгсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр харын үед бараг ингэж нөх нь илүү дуус байж магадгүй. Нэг хүүгээ идүүлсэн ч гэсэн эргээд айлын ганц үлдсэн нэг хүүг нь идчихлээ шүү дээ. Тэгээд 3 дүрстэйг үлдэж, цагаан болохоор 2 дүрстэйг үлдэж штэ. За өөр бас ийм байж магадгүй. За ийм байсан штэ анхны байрлал. Тэрийг идлээ. Харин одоо тэрийг хар тэрийг C4 гэхгүй A2 гэд нүчүүл яах вэ? За энэ дээр тэрийг татаж болохгүй B2 гэд те. Тэгвэл ялгаагүй чөлөөтэй хэдүүлчихнэ. За ямар нэгэн байдлаар тэмээг өөр нэг тийшээ зүхтаалгалаа гэж ботход энэ тэрэг хэдүүлнэ штэ. За зөв нүүдэл нь юу вэ гэхээр тэмээ B1. За энэ дээр юу болж байна? Ерөнхийдөө бол нэг хүүг идсэн. За тэгээ айлын хүүд идүүлэх гэдэг ерөнхийдөө бол байрад орцсон байна штэ. За хар тал одоо цагаан ингээд нүүцсэн хар тал хүүгээр идлээ. Гэхдээ эргүүлээд хар тэрэг нь тэмээгээр идлээ. Тэгэхээр харын хувьд энэ A2 гэж нүүх нь бол буруу нүүдэл байх нь штэ. Хамгийн сайн нүүдэл нь дөрөвний харсан тэрэг C4 байж болох юм. За дараагийн жишээ. Энэ нэлээд түгээмэл тохиолдолд бас байрлал. Энд дэр хар нүүх хэрэгтэй. Хар яаж нүүвэл зүйтэй байна. Заалсан уу? За энэ хар морийг дарцсан биш та цагаан тийм ээ. За даруулчин ч гисэн хар тал энэ цуврал үүсгэсэн биш та цуваа нэг төрлийн те. Энэ тэмээнийхээ шууд товтлохоог одоо хаацсан байна. За тэгэхээр морь нээж өгч дайрж болох юм шүү дээ те. За морь E4 дээр идэх нь буруу. Яагаад гэвэл тэмээгээ ингээл алдчихлаа. За яг энэ хүү ингээд сул идчихэж байгаа ч гэсэн оронд нь тэмээг алдчихлаа шүү дээ. За тэгэхээр энэ буруу байна. Даруулсан байгаа учраас энэ E4 дээрх хүүг чөлөөтэй идэх нь буруу байна. Харин D5 дээрх хүүг идэх нь зөв нүүдэл байна. За энэ шууд мэдээж юм биш байж магадгүй. Тэ яалаа гэж би одоо энэ хамгаалттай хүүг 3 онооны үн цэнтэй мориороо идэх вэ гэж бодож иж магадгүй. Гэхдээ энэ нь зөв нүүдэл болж таарж байгаа. Хамгаалттай хүүг идсэн гэхдээ өөрийн тэмээг бас хамгаалчихж байгаа байхгүй юу? За тэгээд энэ солилцоод явсны эцэст нэг хүний илүүтэй болж таарж байгаа хар. Та
тоолоод үзээрэй. За анхны байрлал тоолоод үзье. За цагаан хар тал 4 дүрстэй байна те. 2 хүү, 1 тэмээ, 1 морьтой. Цагаан тал болохоор 1 тэмээ, 2 хүүтэй 3 дүрстэй байна. За солилцоо хийсний дараа хэд болох нь харъя те. 4 3 эсрэг. Морь идлээ. За цагаан одоо яах хэрэгтэй вэ? Цагаан яаж нүүсэн харын талд ашигтайгаар л ирэх болно. За морийг идлээ гэж бодъё те хүүгээрээ. Морийг идлээ гэвч хар эргүүлээд харын давтлахоо хар тэмээний давтлахоо нээгдсэн шүү дээ. Нээн дайралт. Одоо нээгдсэн юм чинь гоё юм гээд идлээ. За одоо тоолоод үзье л да. Цагаан талд хэдэн дүрс үлдсэн байна? 1 дүрс. Хар талд хэдэн дүрс үлдсэн байна? 3 дүрс. 4 3 эсрэг байсан чинь одоо 3 1-ийн эсрэг болсон байгаа шүү дээ. Тэгэхээр яах аргагүй одоо математикийн тооны зүгээс ашигтаа дууссан байгаа шүү дээ харын хувьд. За дахиад D5 гэд идлээ гэж бодъё. За тэгтээ одоо энэ морийг хүүгээр идэхгүй тэмээг нь ичлээ гэж бодъё. Идлээ гэхдээ хамгаалттай байсан шүү дээ. Морийнхаа хамгаалттай эргүүлээд морь идлээ. За одоо тоолоод үзтээ. Яг адилхан. 3 хар дүрс, 1 цагаан дүрс эсрэг. Тэгээд онооны үнэлгээний хувьд бол яг адилхан дуусч байгаа шүү дээ. Түрүүн тэмээтэйг үлдсэн бол 3 онооны тэмээтэйг үлдсэн бол одоо 3 онооныга морьтой үлдчихэж байна. Чанарын хувьд бол нэг ялгаа байхгүй. За ийм нээн дайралт одоо хийхин тулд таавд энэ цуваа үүснийг бас нэлээд ажиж явах хэрэгтэй байгааз сайн олох хэрэгтэй болж байгаа юм тийм ээ. За тэгээд ийм дасгалууд хийснээр таавдын чадвар сайжирна. Эхэндээ бас амаргүй хэцүү ээж магадгүй. Гэхдээ ийм байрлалын одоо цуваанууд ингэж олж таних нь чухал байгаа шүү. За бас өөр юу мэдэх хэрэгтэй вэ гэхээр морь, ноён болон хүүгээр одоо арын одоо шууд бус дайралт хийнэ гэж байхгүй шүү дээ. Зөвхөн одоо тэр одоо дайралт нээгдэж байгаа дүрс бол тэмээ, тэрэг, бэрсэл байж болно. Харин бусад дүрс нь болохоор тийм төрлийн дайралт хийхгүй гэдгийг тааваг санаарай. За сүүлийн жишээнүүдийг харъя. Энэ дээр хэдүүлээ хайж олох стратеги ашиглах болно. За дасгалууд дээр мөн адил энэ шиг хөлөг ер нь нэгэн дүүрэн дүрстэй байх болно. Одоо цөөрсөн байдалтай биш, харин нэлээд ийм одоо шамбаарлцсан ийм дүүрэн хөлөгтэй байх болно. За энэ дээр өөрсдөөсөө хэдэн асуулт асуун те, хэдэн шалгуур тавина. За ихтэй өөрсдөөсөө ийм асуулт асууя. За цуваа хаана үссэн байна вэ? Цагааны хувьд энэ дээр цагаан гэж нөө шүү. За цагааны хувьд цуврал хаана үссэн байна? Цуваа И шугам дээр байна шүү дээ те. И шугам дээр тэрэг тэмээ хоёр ингээд цуваа үсгдсэн байна. За тэгвэл одоо урт талын дүрсэд ямар нэгэн бай байна уу? Дайрчхаар дүрс байна уу? Байна шүү дээ те. E7-д ирэх хүү мөн тэмээ энэ H6 дээр ирээд тэгээд шаглах энэ ноён байна. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ хоёр дүрс энэ байж болж штэ тий. За тэгээд 3 дугаарт арын дүрс хамгаалттай байна уу? За энэ тэрэг хамгаалттай биш байгаа юм чинь тэмээгээр энэ E7-д ирэх хүү гэдг нь зохисгүй байна. Идлээ эргүүлээд тэрэг алдлаа. Тэгэхээр энэ буруу байна тий. За харин эсрэгээрээ H6 гэж шалгаад тэгээд энэ бэрсийг өнгөө очиж байгаа. Өнгөчлээ. За мэдээж шалаансаа гарах хэрэгтэй болно. Ингэж нүүж болохгүй өөр нэгэн тийшээ нүүх хэрэгтэй болно тий. Өөр нэгэн тийшээ нүүх хэрэгтэй гэснээс угаасаа ганц ороотой юм байна шүү дээ. G8 руу тийм ээ. G7 руу орж болохгүй мөн E7 руу орж болохгүй. За ганц ороотой тэгээд энэ бэрс өнгөө. За дараагийн байрлалыг харъя. Энэ бол төрөнийхтэй нэлээд төстэй байгаа. Зүгээр хэд хэдэн өөрчлөлтүүд орсон болохоос. За энэ дээр цагаан нүүн, цагаан яаж нүүл зүв байна. За төрөний 3 асуултуудыг 3 шалгуурыг өөрчлөлт тавья. За цагаан талаас ямар
цуваа өссөн байна вэ? За яг түрүүний байрлал те. Тэрэг тэмээ 2 ингээд цуваа өссөн байна. За 2 дугаарт урт талын дүрс буюу энэ тэмээнд ямар бай? Дайрч болохоор ямар дүрс байна вэ? За энэ тохиолдолд A7 дээрх хүү эсвэл энэ D8 дээрх хүү тэрэг байж болно те. Хэрвээ тэмээ ингэж нүүх юм бол. За 3 дугаарт арын дүрс энэ тэрэг хамгаалттай байна уу үгүй юу? За хамгаалттай байна шүү дээ те. Энэ тохиолдолд бэрсийн хамгаалтанд орно. За тэгвэл нээн дайралтаа хийж болох нэ. За A7-г яг хоо манай бас зарим хүүхдүүд маань A7-г идэхийг бас илүүд үдэж магадгүй. Яагаад гэвэл хүүг идэж штэ те. За гэхдээ B6 гэх нь хамаагүй илүүнүүд л. Энэ бас зарим анхлан сурагч маань эсвэл зарим хүүхдүүдэд жоохон сонир санагдчих магадгүй те. Хөө энэ тэмээг дүрсийг идэлгүй тэмээг бараг идүүлэх нь байна штэ гэд. Гэхдээ энэ харьцангуй илүүнүүд л шүү. Түрүүний одоо энэ хүүг идж байгаа нүүдлээс илүү. За ягаад гэвэл нээж өгч जैन те. Нээн дайралтаа эхлүүллээ. За мэдээж энэ бэрсээ алдахгүй тулд өөр нэгэн тийш нүүх хэрэгтэй болно шүү дээ. За мэдээж арагшаа энэ И шугамын дагуу татаж болохгүй. Ягаад гэвэл адилхан энэ тэрэг дэдүүлчих учраас. За тэгээ ямар ч арга хэмжээ авдیں۔ байгаа юм те. Эцэст нь энэ тэргийг ингээд үнэг үйдчихэж байгаа байхгүй цагаан тал. За ялгааг нь харж гинөө. Тэмээгээрээ нэг хүү идэх эсвэл тэмээгээрээ нэг тэрэг идэх. Хамаагүй ялгаатай байгаа шүү дээ те. Тэнгэр газар шүү дээ. За цагаан хар бэрс мэдээж энэ ноёныг шалах гад ийшээ орж болохгүй мэдээж H4 орж болох нь болно л да гэхдээ энэ хүүд идүүлэхийн нэмэр үстэй. За тэгээд ийм байдлаар цагаан тал нэг тэргийн илүүтэй баг болж байгаа ч гэдэг. За хар талаас яаж ч байсан энэ тэргээ одоо сул идүүлэхгүй байх ямар нэгэн арга хэмжээ бол авахд нэлээд хэцүү байна. Сайн харахгүй бол тий. За энэ манай хичээлийн сүүлийн байрлал. Энэ дээр цагаан яаж нүүх хэрэгтэй вэ? Заалсноо. За түрүүний хэдэн асуултуудыг өөрөөсөө асууя тий. За цагаан тал ямар цуваа байна? Төрний цуваа биш үү те? Ийм байдлаар. За гол зорилго нь ерөнхийдөө энэ бэрс рүү дайрах гэдэг байгаа шүү дээ те. Бэрс рүү нээн дайралт хийх гэдэг байгаа. За хоёрдугаарт урт талын дүрс буюу энэ тэмээнд ямар бай байна вэ? За энэ E7 дээрх төрний хүү байсаар л байна те. За гэхдээ энэ E7 дээрх хүүг идэх бол буруу. Ягаад гэвэл арын дүрс хамгаалтгүй байна. За тэр чинь манай 3 дугаар асуулт шүү дээ. Арын дүрс хамгаалттай байна уугүй юу? Хамгаалтгүй байгаа учраас E7 дээрх хүүг идэх нь бол буруу байна. Гэхдээ бас энэ тэмээнд бас нэг бай байна. Юу вэ гэхээр G7 гэд хачирхалтай бай байна. Зүгээр буудал биш те ямар нэгэн дүрс биш. За энэ ягаад чухал вэ? За H6 гэд нүүлээ. Энийг та үед олсноо. H6-г үед нүүлээ. За яг хуу тэгээд тэмээгээ би алдан л үз. Тэргээ би алдан л үз гэд орхичлаа гэж бодё тий. Гэхдээ дараагийн нүдлэр за харуул яг хийгээд үзье. За идлээ. Гэхдээ цагаан дараагийн нүдлэр мад. Гой мад байгааз. Тэгэхээр бас хар талыг бас хэцүү байдалд оруулах чадчих байгаа байхгүй юу? За би мад тавлаа шууд дараагийн нүдлэр игээд. За тэг ямар нэгэн харах хэмжээ авах хэрэгтэй болно тий. Жишээлбэл мориороо энэ тэмээг иддэг ч юм уу. Гэхдээ эргүүлээд бэрсэн алдна. За бас ийм төрлийн бас нээн дайралт байж болж байна. Сонирхолтой байгааз. За бас энэ нээн дайралтын бас нэг өөр хэлбэрүүд юу байдаг вэ гэхээр нээн шалаа буюу нээн шалалт. Тэрийг бас нэв шаг гэж бас ярьцгаадаг. За нөгөөх нь бас болохоор давхар шалаа. За эдгээрийг 3 дугаар төвшөнд ирүүлээ үзэх болно. Дандаа ноён руу дайрч байгаа гэсэн үг. Ноён руу дайрч байгаа. Тэр нэв шаг дээр нь яадаггүй гэхээр нээн шалаа дээр эсвэл нэв шаг дээр арын дүрс нь шалж байгаа. Харин давхар шалаан дээр болохоор
урт талын дүрс одоо нүүж байгаа дүрс бөгөөд ард нь үлдэж байгаа дүрсээр хоёулаа шалж байдаг. За тэр бас айгүй бас онцгой нөхцөл байдаг. За тэр бүгдийг хэдүүлээ 3 дугаар төвшөнд үзэх болно. Энэ хичээл та бүдэд ойлгомжтой байсан баг гэж найдаж байна. Мөн сонирхолтой байсан биз дээ, тэ. За тийм бол хэдүүлээ дараагийн хичээл дээр иргэн уулзцгаая.